асуулт асууж өгөлээ. За. За бүрэн эрхийн хугацаа дуусаад за өргөжлүүлээд сунгаж ажиллуулахаар ингэж орж ирж байгаа юм байна. Төрийн байгуулалтын байнгын орон дээр дэмжигдвэл улсын хурлын чуулганаар ингээд ороод санал хураалтаар шийдэгдэнэ. За өнгөрсөн хугацаанд 6 жилийн хугацаанд ажиллахад прокурор дээр өөрөө бас өөрийнхөө ажлыг ер нь юу гэдэг үгнэж байна. Ямар одоо эерэг үр дүн гарав, ямар ололт амжилт гарав, ямар хуулийн одоо эрх зүйн хууль зүйн шинжил хийв. Өнөөдрийн мөрдөж байгаа эрүүгийн хууль, эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн эрх шүүгт хян шийдвэрлэх тухай хуулиудын одоо өөрчлөлтүүд бид хүн бас одоо өнгөрсөн хугацаанд баггуу хуулиудын өөрчлөлтүүдийг хийсэн. Ер нь цаашид одоо бас засаж залруулах ёстой хууль хоорондын зөрчилтэй хуулиуд юу байна гэж үзэж байна. Цаашдаа ер нь одоо прокурорын байгууллага, улсын хурал тэр дундаа хууль зүйн байнгын ороотойгоо хамтарч бас одоо энэ одоо хуулийн эрх зүйн шинжилгээг хийхэд одоо ямар асуудлууд байна гэж хувьдаа үзэж байна гэдгийг одоо нэгт асууя. За хоёрт одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажил дээр одоо үеийн засгийн газар бас анхаарал хандуулж ажиллаж байгаа. За мөрдөн байцаагч нарын одоо боосон хянсан хэрэгүүд прокурор дээр очиод одоо замхардгаа гэдэг асуудлууд байдаг. Прокуророос анхан шат руу буцдгаа, хэрэгсэхгүй болдгоо гэдэг асуудлууд байна. Өнөөдрийн өнгөрсөн хугацаанд ер нь өөрөө ч ажилласан хугацаанд ер нь авилга албан тушаалын хичнээн хэрэг шийдэгдэв. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой. За одоо яг үлдэгдэлтэй одоо он дуусах чинь 25 он. Одоогийн байдлаар ер нь одоо албан тушаалтнуудын авилгын гэмт хэргийн одоо явц гэдэг юм уу хэргийн одоо прокурор дээр байгаа үлдэгдэл хэрэг хичнээн хэрэг одоо хяналтад шалгагдж байна. Ер нь одоо прокурор дээр хичнээн хэрэг одоо хянагдаж ирсэн байгаа вэ? Энэ дээр одоо та бүхэн яаж анхаарал хандуулж ажиллаж байна вэ? Нийгэм бол одоо энийг маш их одоо анхаарч хүлээлттэй байгаа. Ерөнхий сайд маань одоо бас одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтэй одоо тууштай тэмцэнэ гэдгийг одоо мэдэгдэж байгаа. Тийм учраас прокурорын байгууллага энэ одоо засгийн газар улсын хурлын бодлоготой нийцэж одоо яаж ажиллаж анхаарал хандуулж ач холбогдол өгч ажиллаж байна вэ? Өнгөрсөн хугацаанд одоо хичнээн гэмт хэргийг илрүүлж хичнээн гэмт хэрэгт одоо хяналт тавьж ингэж ажилласан байна вэ гэдэг талаар товч мэдээлэл өгөөч та. За Сандаг Очир гишүүний асуултанд хариулъя. Нэр дэвшигч Максимын Чимбат 3 дугаар микрофон. За Сандаг Очир гишүүний асуултанд хариулъя. За эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэдэг энэ бидний одоо хэрэгжүүлдэг гол хуулиуд 2017 онд бас концепцийн хувьд үжил баримтлалынхаа хувьд нэлээд өөрчлөгдөж шинжилэн гэж гарч ирсэн. 2019 оноос ер нь бол шүүх хуулийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх тал дээр юун дээр энэ шинэ хуулиуд хэрэгжиж байна, аль нь дээр нь алдаа дутагдал байна, хийдэл байна, давхардал байна гэдэг энэ асуудал бол хууль хэрэглэх явцад бол одоо бас нэлээдгүй гарч ирсэн. За энэ хүрээндээ прокурорын байгууллагыг төлөөлж миний одоо энэ улсын хурал засгийн газар хууль зүйн яам одоо байгуулагдсан ажлын хэсгүүд бол бас нэлээд одоо цөөнгүй ажиллаж ирсэн. Энэ хүрээндээ ч гэсэн бид одоо энэ хуулийг одоо хэрэгжүүлэхэд гарч байгаа энэ бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд бас өөрсдийн одоо байгууллагын зүгээс гаргаж байгаа баримталж байгаа бодлого чиглэл яг хууль практик дээр юу нийцэж гэнэ гэдэг талаас бол нэлээд санаачлагтай ажил гаргаж, санал гаргаж шийдвэрлэж ирсэн. 10 гаруй удаагийн ажлын хэсэгт ажиллаж, за ер нь хүний эрхийг хамгаалах зөрчил сэргийхэн чиглэлээр бол яг эдгээр энэ одоо эрүүгийн хяналт шийдвэрлэх тухай хуулиуд бол нэлээд сайн дэвшилтэд одоо заалт өөрчлөлтүүд орж ирсэн. Энэ ч гэсэн одоо хууль эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг бас нийгэм зөв талаас нь харуулах зөв одоо хүний эрхт чиглэсэн ийм одоо өөрчлөлтүүд орж ирсэн гэдэг нь тоон статистик мэдээлэлээс л харагдж байгаа. Ялангуяа хүнийг баривчлах, цагт ойрох явдал байна. Энэ дээр одоо хуулийнх нь үндслийг нь
сайтар тусгуулж, за хэрэгжилж байгаа мөрдөгч прокурорууд нь шүүгч нар нь үндслээ одоо шийдвэртэй сайн тусгадаг энэ байдал дээр гарч ирж одоо хүний эрхэнд халдах явдал бол бас буурсаа 6 жилийн хугацаанд. За авилгатай тэмцэх асуудлын хүрээнд бол авилгатай тэмцэх үндэсний их хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, за авилгын эсрэг конвенцийн хүрээнд энэ мөрдөн шалгаа байгууллагатай хамтарч ажилласан энэ үр дүнгээрээ ч гэсэн одоо 2019 онд шалгаж ирсэн хэрэг түүний шийдвэрлэлт 24 оны жилийн эцэстээ харьцуулахад бол одоо нэлээд одоо үзүүлэлтүүд гарч ирдэг. Тухайлбал 2019 онд бид 970 хэрэгт хэрэг бүтгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 24 онд 1742 хэрэг шалгуулсан байна. Энэ нь бол одоо 5 жилийн өмнөхөөс бол 80% өссөн гэмтэргийн хувьд. За шийдвэрлэлтийн хувьд бид 2019 онд 89 хэргийг л авилгын гэмтэргийг шүүх шилжүүлжсэн. 19 онд. 24 онд 306 болж 2.4 дахин юм өссөн үзүүлэлттэй байдаг. За прокуророос мөрдөн шалгаа байгууллагаас одоо саналтын ирүүлсэн хэргийг хянаад шүүх шилжүүлэх эсвэл бол За гүйцэж хариулъя. 3 дугаар микрофон. авилгын хэргийг прокурор хянаад хууль заасан үндслүүдээр шийдвэр гаргадаг. Энд шүүх шилжүүлэх, хэрэгсгүй болох, нэмэлт ажиллагаа хийх. Тэгэхээр 2019 онд бид 29 хэргийг авилгын гэмтэргээр зүйлчилсэн хэргийг 29 хэргийг хэрэгсгүй болгож ирсэн юм байна. Тухайн үед энэ үндслэл хууль заасан үндслэмийн дагуу хийгдчихсэн байх. Хэрэг нэг үр дээрэл энэ хэргийн үндслэх өөр байдаг. За ингээд бид 24 онд бол нэг 7 хэргийг хэрэгсгүй болгож ирсэн. За шүүх шилжүүлсэн хэргийн сая би тоо хэллээ. Тэгэхээр одоо яг прокурорын шатанд хэрэг хэрэгсгүй болгодог, шийдвэрлэдэггүй гэдэг энэ шүүмжил бол бас нэг талаасаа энэ та үзүүлэлтээ уялдах 2 дугаарт мөрдөн шалгах ажиллагааны одоо чанар үр дүнгээс хамаарч бид одоо шийдвэрээ гаргадаг. Үнэхээр мөрдөн шалгах ажиллагаа чанартай үр дүнтэй ингэж явагдах бол бид одоо яг хууль заасан үндэслэхгүй шийдвэрээ гаргаад ингээд асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж. За Эрдэнэ болдог шүү. Асуулт асууж үглээ.